Баруун өрдөг хүнтэй барилдаж байгаад эхлээд барууныг авчдаг байсан. Сүүлдээ баруунаа алдахаа болонгууд баруун руу дохоод аваад ийжээ шижиж улгаагаад хоёр өвдгөл хөвөрч хвтээд эндээс хөлөө гаргаад эндээс эвтэйгийн байрлалд орно. Тэгээ хамаа ер нь тухай өөрийнхөө байр онцлогоор. За сүүлдээ одоо энийг мэддэг болчоод энийг мэддэг болчихсон. А тэгсэн чинь үлдэнгүүт энийг бас мэддэг болчихсон. Одоо яах ёстой тэгвэл? Одоо тэгвэл баруун доглоо хайлаа эндүү доглоо болохоос буцаад ийшээ суу тойрж юмсдаг. Гайгүй юу барилдааны онцлогуд гэвэл за ингээд хөл авах байдлууд сүлдээ хүмүүс ингээ авахд мэддэг болчихсон, ингээ мэддэг болчихсон. Одоо ингээд мэддэг болчихсон. Энэ дээр одоо яах ёстой? Одоо тэгвэл дохоо буцаад татаж авчираад одоо суудаг болсон ийшээ. Залгаас. За. Эндээс баруун руугаа дохоход буцаагаад хүнээ татаж авчираад одоо суучин. Суухтаа суугаад дүлхлээ буцаа гарлаа энэ лүгээ. Тэгээ эндээс дахиад нөгөө хөвтэй барьд. Ойлгомжтой байна уу те? Дараа нь хүн одоо намайг ингэж яагаад энэ үйл явдлыг мэддэг болчихсон. Одоо яах ёстой байсан? Бас аргаа өөрчлөх хэрэгтэй болсон. Татаж авчираад татаад ирсэн чинь явах гэж баг одоо энэ хөл. Тэ мэдчихээд байж намайг энэ үлийг аавна гэдгийг. Тэгвэл одоо ийм учраас өөрийнхөө барилдааны чадварыг өдөр болгоо ахиул гэж хэлээд байгаа нь нэг өсөндөл миний анх сурахтаа ингэж авдаг мэхийг хүмүүс мэддэг болчихсон. Дараа сурсан мэхийг мэддэг болчихсон. Дараагийнх нь ингэж энийг мэддэг болчихсон. Одоо тэгвэл ингэж энэ аргууд өөр болоод байгаа шүү дээ. Сүүлдээ хүн хөл авах юм чингээд хөлөө бүр хамгаалдаг болчихсон. Одоо ингээд хөл явахаар бүр дивжээ танаалдаад өрдөө. За ийм байдалтай болчихсон. Хөлөө хамгаалаад би хөлд явах гэдэг ингээд явах гэдэг болдгоо. Тэгэнгүүт эндээс яаж эхэлсэн гэхээр хүн лүгөө очлоо. Энэ гар ирлээ. Энэ гар намайг барьж аавна мэдээч. Би энэ хүн хөлөө хамгаалсан. Энэ одоо эндээс энэ үлийг гаргаад энэ шиг ундаг болж эхэлж байгаа. Дараагийн тийм байрлалууд нь бол ингээд хөгжөөд хөвсөөл яваад байна л да хүний яг мэхэхэнгүүд бол одоо хөл авалцах гээд ингэж яагаад ингээд ирэхэд одоо энэ шиг унаад ирэх. Энэ шиг унаад ирэх. Иргээд ингэж алдцаар хагаад эргээд яадаг болсон. Аль нь мэддэхгүй болчихсон учраас одоо би миний барилдаан бол аль чамаагүй байрлал сонгодог болсон. Баруун өрсөн чамаагүй зүүн өрсөн чамаагүй. Саяны мэддэг хэдийн юм дандаа ингэ тойрог маягаар. Ингээ болохгүй одоо буцаад анхныхаа авалтанд оччихсон. Тийм байгаач. Тэ. Энэ олон моментуудыг ерөөхдөө ингэж ашигласнараа. Тэгэхээр чөлөөд барилж байгаа хүүхд хамгийн гол нь саяны менежер хийсэн юмнуудаас анзаараарай. Бүх унжаага уналтууд нь одоо эхнээсээ үзүүлээ. Дахиад анх хүүд авлаа унглаа. Хоёр өвдгөө тэрсэн байдалтай. Эндээс би залгаж оноо авах.
Дараагийнх нь татаад ийшээ тойр суулаа. Ийм өмсөө. Тэ. Сүүлдээ хүн хөлөө хамгаалаад яадаг вэ гэхээр толгоо ургалдаг болчихсон миний. Ойлгомжтой үү те? За. Энэ хүн хөлөө хамгаалаад би хөлд явсан чинь ингээд толгоо ургалдаг болчихсон ийм байдалтай. За одоо тэгвэл эндээс татаад ийшээ гардаг болчихсон. Гарахтаа яаж дахиад энэ хөвтэй байдалд 2 оноо авах вариантаар. За тэгсэн чинь би өөрөө дутуу одоо энэ хүн хөл авахыг мэдчихээд байна шүү дээ. Ингээ орсон толгоо уралцсан. Эндээс би ийшээгээ хөшөөд ингээ гараад ирж. За ийм болцтой. За тэгэнгүүт энэ нь яаж өөрчлөгдөж байна гэвэл дараагийнхтай дахиад би ингээ явсан чинь энэ хүн ингэсэн. Би энийг бараад ингэсэн чинь энэ хүн явахгүй болсон. Би яаж хангалаад одоо ийм бол одоо тэгвэл энэ талд сууж өмсдөг. Өмсөхдөө дандаа ийм байрлалууд. Нэг осноо нэг мехнээс нөгөөдлүүд заавал шилжих ёстой. Ийм үйлдэлүүд гэсэн үг. Хүүд авахад толгоо ургас ийшээ татсан. Унсангүй одоо ийшээ. Ийм байрлалууд. Дандаа нэг хооронд холбосон, хаягт нь татсан. Ийшээ татаа буцахгүй хөссөн. Ийм үйлдэлүүд. Ер нь гол хийдэг байсан мехний байрлалууд эднэр л дээ. Тэр хөлийн авалтууд сүүлдээ маш их нарийсан. Нарийсчихлээ. Хүн ингээ баруун аваад ирсэн чинь сүүлдээ энэ хүн 150 болчихсон шийтэй. Намайг судалж шээ энэ хүн. Баруун өрөөд ингэжсэн чинь одоо би яах вэ? Ингээд тогс энийг хайчсан. Одоо ийм зүгээр энгийн байрлалууд. За байралтаа нүнд хийж байгаад асуудал. Би явах гэдэг л буцаад татчихсан ингээд. Иймэрхүү зүгээр байралтаа нүнд гарч байгаа тийм нэг мэдрэмжүүд л та. Дараа нь магадгүй одоо ингэж явж байгаад баруун өрсөж гисэн ийшээ тэр хайсан одоо энэ талд байгаа. Энийг дараагийнх нь ийшээ тойрох гэдэг гэсэн. Гоо хамгаалчихж байгаа эндээс. Тойрох гэдэг лээ одоо энэ. Манай хүүхдүүдийн гаргаад байгаа алдаа бол энэ шилбэр авсан байдлаас. Ийшээгээ орлоо авахтаа ингээ унцдаг. Энэ бол алдаа. Тэгэхээр энийг яадаг вэ гэхээр ийм барилдаан донд би ийшээгээ тойрлоо болохгүй да би энэ хөл хүрлээ. Энэ шилбэр аваад мөргөнгүүтээ буцаагаад гарах. Буцаагаад би дагаж унахгүй шүү дээ энэ өнлөө. Дахиад одоо эндээс дахиад анзаараад авал энэ байрлалд ийшээгээ явсан байдгүй. Энийг авсан байрлал ийм болсон. Энийг татангаа татлаа буцаагаад татсан. Гар бүрний татал. Тэгээ буцаа суугарч гарах. Ийм байрлалууд ихгүйгээр манайх за чи шилбэр авдаг. Ингээ зогсчихдаг байхгүй юу? Ингээ зогсчихдаг. Бүр цааш оноо алдах байл. Өөрөө оноо алдах байдал орно.
тэгвэл ерөөхдөө миний бодлоор хөл буруу автсан байж болно хамаагүй заяа. Хамаагүй би дутуу яваад юм уу ингээд дутуу автсан байж болно. Дараагийн байранд энийгээ сайн барих хэрэгтэй. Толгой ургуулсан байдлаасаа сайн барилдаа хийх хэрэгтэй. Ер нь бол. Тэгээ дутуу орсоход тэр хүн толгой ургуулна. Тэгвэл толгой ургуулсан барилдаанаа сайн хийдэг болчиход хөлд дутуу ороход бол айх юмгүй гэж үздэг байгаа байхгүй. Миний хувьд бол яг би дутуу орсон чи энэ толгой ургуулна би барина. Эндээсээ би оноо авчих ялгаа байхгүй. Дараагийн тэгээд явчих. Тэ. Гэхдээ санаатай хөл дутуу ор гэж байгаа юм биш шүү дээ. Гүүцэд аавна. Үнэхээр дутуудчвал толгоо ургалаа босоод ирэх барилдаа. Энэ партер гэдэг юм хүмүүс ийм байдлаар ойлгоод байна. Шууд ийм барилдаанаас хүнтэй барилдахад хүнд нэгэнд хамгаалтсан байгаа хүнтэй партераас барилдахад хүнд маш их хүч ур чадвар гарна. Тэгвэл ийм байрлалууд саяны миний хэлдэг энэ тойролтууд юм уу энэ авалтууд хүн унд явж одоо энэ миний хөвтэйгийн байрлал өвдөг барьсан толгой өсөд бүрхсэн ийшээ гарсан. За энэ тохиолдолд хүн ийшээгээ зүтгээд ирэг одоо эргээ гарах гэдэг нь ингээд яг гардгийн аваад энэ гар барьж зүтгэж ийгээ гар би алдсан чинь дараагийн энэ байрлал анхнаасаа одоо бол санаатай партнерд орохгүй байгаа үе юм чинь магадгүй ийм байрлал өөрөө докторлаа би тоорлоо ард нь гарлаа энэ залгсан энэ тэг хөл ороос нивж өгнө манай залуучуудын алдаа эндээ гардаг хөвтөд орчоод накад тэрвэрэхтэй энэ накадыг тэрвэрэхтэй ийшээ унахтай манай хүмүүс энэ хөдийг ингээ гаргацдаг. Ингээ гаргахаар үзүүрээс барьчихж байгаа. Ингээ би оноо алднаа да өргөөд өсөд ирэхэд өргөө усыг ийм хөл гаргаад байна. За тэгвэл одоо минийх вэртэгөөд энэ талдаа би авлаа. Энэ гар руу дарна. Дарс энэ хүн хамгаалчихсан. Гараа бүр тэнийг хамгаалсан. Одоо би энэ тадлуугаар энэ өвдөгний байрлал. Энэ хөдий байрлал. Та камер руу харуулъя да. За ингэж ийшээ. Тэр хөдий байрлалыг л маш удаа харуулах хэрэгтэй. Давай. Накад авлаа би ийшээ дарах гэж явах юм бол одоо би энэ хөдий байрлал. Ийм биш байгаач. Ийм. Одоо энэ хөл барина. Нара хөл барьчихж байгаас энэ гар буцаагаад хүнээ барь тавина. За одоо би ийшээ эргэж болж байна. Ийшээ эргэж болж байна. Ийм байрлал. Хөл өгөх байрлал гэж яриад байгаа. Дараагийнх нь бид нэр крест хийнэ. Крест хийхдээ энэ байрлалыг сонгох ёстой. Байралдаан дунд ийм байрлалыг маш урд сонгож авах ёстой. Ийм суултыг. Тэг нэг осондоо давай би ингэж явж байгаа хоон тойроо гарлаа. Энэ хүн хамгааллаа. Энэ байрлал. Энэ хөлөнд шилбэг ингэж хассан. Ийм байрлалгоод энэ хөлийг үлдээрэж ирсэн. Одоо би эндээс энэ байрлалаас би шууд мөр салтаа руу ороод ууцсан дээр энийг л өргөж ирнэ. Энэ хөлийг өргөж ир таттай энэ доогоор өсгөлөө ороод ирнэ. Одоо би энийг авлаа. Манайх босох гээд яарад идэг. Босох гээд.
Тэгхгүйгээр энэ хүнд ингээ татаад өөрөө нь босгоод ирнэ. Нэг ясандаа бид нар авчаад ингэж босч ирэх гээд байдаг. Энэ хүн тэрэ зүгтаач. Мөнөө ийм байрлалаас энэ хөл ингэж орсон мөртлөө ингэж гიშгтэй ингэж ийм энэ үнийг хөшөөд өгчөж шүү дээ би энэ талаараа энэ байрлалаараа энэ үнийг хөдөлгөөнгөө бодос одоо энэ бүхсийг өндөөжлөхгүй тулд би ингэж барина энэ мөрөөрөө саадаа тэгээд би энийг өргөөд болоо энийг өргөөд энийг өшөглөд оруулчихна одоо эндээс би барьцаа авлаа тий босч ирэх шаардлагагүй одоо би энийг ингэж босч ирнэ за одоо өөр хөшиж босч ирнэ бид нар болохдоор ингэж авчаад гараа сугдаад босоод ирэхээр тэрэ далтчихдаг байхгүй. Ийм байрлалууд гэж ойлгож байна. Энэ мэхийг би хийж маш олон хүнээс оноо авч ирсэн. Ийм их одоо үзүүлэх гэж байна л да. Накад ирэх гэхээр хүн энэ үдийг ингээ гаргаа ичдэг. Энэ хөлийг би энэ накад ирэхэд хүн ингээ хамгаалцдаг байхгүй ингээ дийшээгээ энэ тэгвэл энийг ийм аргаар авч болдгиймаа гэдгийг харуулж байгаа. Нэг юм байгаа миний энэ гар зөвхөн энэ гуйн дотроос эндээс энэ гар өвдөгний нүдний дээрээс ойлгомжтой юу? Яаж харагдвал зүгээр ах хөгдөг. Ийм байрлал. Ийм тэгээд талдаа дарж явсан. Хүнээ өндөөхгүй. Энэ хрэст нэг бол энд хоёр өвдгөр нь тэрж босох байдал. Энэ бол маш их амархан мөртлөө нөгөө өрсөлдөгчд маш хүнд санаанд орохгүй. За энэ талдаа ингээ хөвтчихсэн баг. Ерөнхийдөө хөвтэй байрал ийм хамгаалтанд явагддаг. Тийм үү? Накадны барь тэгэхэд дандаа ийм хамгаалтанд. Нэгэнт энэ хүн ийшээ хамгаалчихад би энэ арыг хийлээ энэ өмдөд татаад одоо ингээ болоо. Өөрөнд дуушаа алдчих юм шүү дээ. За энэ тухайн байрлал л та. Ерөнхийдөө хумаад ингээ жоохон шахсыгаа хоёр өвдгийг холбох. За миний шатдаг юм иймэрхүү байна. Хөвтэй байрал. Яг маш олон янзын хөлбөр байна л да. Жишээ нь бол одоо магадгүй ийм байдлаас ийм накадны барьцаа аваад би накадны барьцаа аваад ийшээ татах гэсэн явсангүй энд миний сармаа орчихсон байдаг. Одоо би энэ ийм байдалтай ийм сармаатайгаа энэ одоо ийшээ явахгүй би энэ хоёр талдаа тавуулах хотоос энэ хүн цаашаа зүтгэлээ бертад зүтгэн дагуулад энд энэ ийм байрлал. За дараагийн юм дээр тэгээд өөр бус юм орох байлгүй дээ. Партнераас гадна хөл авсан байдлаас би хөлөө өгчсөн байгаа хүнд бид нар хөлөө өгөөд нэг бол ингэж хамгаалаад нэг бол ингэж жаад алдчихдаг. За оноо тэр ийм алдаанууд гардаг. Тэгвэл энэ дээр ийшээр гişүн. Энэ талдаа авч болно. За би ингээ авчсан байгаа байрлалыг харж байгаа энэ хүмүүс харуулах гэдэг шүү. Ийм байрлал. Миний гар гिचээр ороод зөвхөн ийшээгээ дарах. Хүнээ за одоо эндээс одоо миний нөгөө шидлүүд орж ирэх. Аппаратны маягийн хөл өгөхөд ийм ингээд авчсан байгаа байрлал. Энийг ийшээ гаргах. За барил та. Одоо ийм тойролцоод. Жилтэнд учир байна. Энэ талдаа авч болно жишээ. Ялгаа байхгүй. Энэ талдаа авахд энэ хөл орсон энэ гар ийшээ ороод ийшээгээ дарсан хүнээ таацаад дарсан. Одоо би нэгүрсэн ийм тойролцоод. Хамгийн наазахын жишээ хөл авахд
Хөл авангууд бид нэг хизээрнээр ингэцдэг байхгүй юу? Хэрэггүй зүгээр энэ дүүн тул таасаа гулгуудаад ихнээ хэлж байна. Энд гар тулсан, энд гар тулсан. Одоо бие гулгууд. За өөдөөс бай. Энэ хүн барилдаа их тусам өөрөө сунна. Барилдах гэж зүтгэж яа. За энэ аваад яа. За ингээд дахиад эндээс авдаа. За зүтг. Ийшээ ингээд унгаад ийм байрал ороход ийм байрлалыг сонгох хэрэгтэй эндээс нэгэн байдал юм болсон бол ийшээ сонгох хэрэгтэй. Одоо ийм байрлалаас энэ хөдлөө яарахгүйгээр энэ гарыг энтэйгээ хумжиг ийшээ. Одоо миний оноо. За гэсэн ийм хөлбөрүүд одоо юу вэ та?